За Цэнхэралд усны үндэсний 2 дугаар чуулганаас бэлтгэсэн мэдээлэлээр хөтөлбөр үргэлжилж байна. За оюутлогоо компани Гүнээсээ хайрлын аянаараа оролцсон 2025 оны усны шилдэг шийдэл боловсруулж хэрэгжүүлсэн шилдэг байгууллага, шилдэг судлаач иргэдийг тодруулсан байна. За оюутлогоо компаниас зохион байгуулдаг 2 дахь удаагийн Гүнээсээ хайрлын усны шилдэг шийдэл чадварлах уралдаанд шалгаруулалтанд Монгол улсын өнцөг булан бүрээс усаа хайрлан хамгаалж бодиттой үр дүнд хүрье гэсэн хувь хүн байгууллагууд өөрсдийн төслүүдэн илгээжээ. За ингээд 2025 оны шилдэг байгууллагаар Монгол орны байгалийн эд түүхийд түшиглэн бохир усыг цэвэрлэх MGB коагулянт бодисыг Монголд анх удаа гарган авч туршид судалгаанд нэвтрүүлсэн дуртмал ус компани. За шилдэг судлаачаар 2000 оноос хойш хийгдсэн говийн бүсийн гидрологийн судалгааг нэгтгэж 3 цуврал тохимол тойрвсон судлаач Чулуунбаатар. За ингээ шилдэг иргэнээр өрхийн хэрэглээнд борооны усыг тосож хоримтлалд үүсгэн усыг бодтойгоор хэмнэх үр дүнд хүргэсэн иргэн Батөрж нар шалгарсан байна. 24-25 мянган литр ус жилдээ ашигладаг гэвэл тэрнийхээ 20% борооны усаар шийдчихэд байгаа тэр хэмжээгээр цэвэр усаа хэмнээд байгаа л гэсэн тийм л энгийн асуудал байгаа. Усны урсыг яаж тогтоож барих вэ? Улгийн урсыг яаж ашиглах вэ гэсэн чиглэлийн судалгаа ажиглалтуудаа энэ 3 тагмалд тусгасан. За оюутлогоо компанийн хувьд үйлдвэрлэлийн хэрэгцээ болон орон нутгийн иргэдийн ирээдүйн усны хэрэглээг тэнцвэржүүлэхийн тулд өндөр түвшинд усны хэмнэлттэй уурхайг зогсоолжээ. Мөн ус дахин ашиглалт нь 2024 оны 4-р удирдлагын байдлаар 88.4% байна. За энэхүү хувь хэмжээг 90-с дээш хувьд хүргэх зорилтыг тавиад байна. Шилдэг судлаач гэсэн номинацид өрсөлдөв. Тэрүүн байраа 2024 оны хувьд бол бид нэр усыг эргүүлэн ашиглах судалгааны ажлуудыг бол хийгээд явж байгаа. Энэ судалгааны ажлын үр дүнгуудээр бол магадгүй бид нэр эх жилүүдэд бол усны эргүүлэн ашигладаг бол 90 буюу түүнээс дээш хүрэх юм бол боломжтой гэж үзэж байгаа. За Гүнээсээ хайрлын мэдээллийн аян нь усны салбарын мэрэгжлийн байгууллага судлаач зөвлөхүүдтэй хамтран газрын доорх усны болон Монгол улсын усны нөөцийн талаарх бодиттой мэдээлэл, усны хэрэглээний сайн туршлагуудыг олон нийтэд тогтмол хүргэдэг байна. За үүний зэрэгцээ Цэнхэралд нэгдсэн чуулга Улаанбаатар марафон Монголын уулуурхаан 7 хоног зэрэг томоохон арга хэмжээнүүдэд тогтмол оролцож, усны салбарт суралцж буй оюутан залуусд зориулсан тэтгэлэг хөтөлбөр зэрэг өргөн хүрээний олон талт хамтын ажиллагааг 4 дахь жилдээ өрнүүлж байгаа юм а.